Энэ айгу хөөрхөн сав багаз Орсын манай ээж нэг юм Орс юмдал дуртай юм шиг байгаа юм. Энийг бүр хүсэж авсан гэсэн. Гэтэ надад төмөр нь нэг тийм амар сайн санагдахгүй байгаа. Нэгдлээ. Гоё гастай. 13 гурал идэе гэж утсан чинь манай 13 гурал дууссан байна. Тэгэхээр би ийм авьяас идлээ. Жохоо иднэ. Идэж эхлэхэд амар зүгээр идэх ч гэсэн яг идээд дуусахын алдаад бүр үнэхээр новшин амттай байдаг. Миний өглөөний цай бэлэн боллоо. Авьяас. Тэгээд энэ нөгөө ногооны шүс. Тэгээд миний гол амттаа. За жоо амтгүй гэсэн төрөлж идэн заяа. Тэгээд дараа нь амттаа руугаа ингээд баг багаар явна. Би уг нь бол авьяас руугаа зөндөө юм хийж олно л гэхдээ жоохон залхуураад тэгээд гяс гарыг гэж бодоод хийчлээ. Юу нэг амтгүй. Гоё ш. Өглөөний цандраа надад хамгийн тохиромжтой нь стужин царцаамаг. Өөрөө хийхэд бол яг нэг их амтлаг шигээгүй болохоор тэр юм уу. Өөрөө хийхэд бол тийм ч гоё болоогүй. Тэгээ худалдаж аваад итгэр аюу хамттай байдаг байхгүй юу. Тэг мэдээж өөрөө гэртээ ивэл маш цэвэрхэн гоё эрүүл хийж байгаа юм л да. Гэртээ стужи хийх юм бол маш их ажиллагаатай, ядаргаатай байдаг. Ингээд дуслаа. Гэтэ би энэ шүүсийг бол уумарг байна. Сүү байсан бол би нэг уучлаа та. Гэтэ усны хьюс болохоор жаа. Нарийн ховор ногоонуудын яасан ийсэн нундаг. Нэг гоё чихэрлэг амт байхгүй гоё ногооны л амттай. Миний гарах хэвээр цаг бол болчиход байдаг. Өнөөдөр бол нүрэ бодохгүй гарах юм байна. Би ингээд нүрэ бодоод өөртөө анхаарал гарах уу, хоолоо идээд гарах уу гэвэл би хоолоо идээд гарна. Хайд юу яах вэ? Хоолоо идээд гарах уу, нүрэ бодоод гарах уу? Амтгүйгээс нэхлээд амттаар нь явуулдаг байхгүй. 6 дарга нацар. 6 дарах яах вэ? Зааш. Бодоол. Шаран дутуу болцсон. Ийм өндгөнд бүр хааштай. Үнэхээр дуртай. Үнхэн гоё. Би Японд хата бодоогоо ингээд бүгдийн ийм зип уутанд хийгээд ингээд хөлдөчтэй байсан шүү дээ. Тэгэл шууд пэйжэн тэгэл халаалаа бодоотаа юу ч холиод идсэн гоё байдаг. Тэгээд идчихдэг байсан чи энд ингээд нэг халаач авахгүй. Тэгээ тэр пэйж чи муу юм гэсэн гэдэг. Цаг хугацаа ингээл урсан өнгөрөөл ээж мэж маань жоохон ингээл насны яваад ирэхээр ингээд нэг амирхцээд юм ба штэ. Өмнө ингээл ээж маань загнаал тус тас гээл би ээжийнхээ үгээр байдаг гэсэн бол одоо ээж буцаад ингээд миний үгээр авах гээд байгаа юм шиг. Тэгэл за тиг за гээл. Ингээл хаяа ингээл амар өвдөлтөө санагдаад ах юм. Амар байна гэд бид нэг жоохон тэглүүдэд гэсэн чи. За тэгээд аваач те өөрөө тэгээд хэрэглэнүүл хэрэглээч те ээж нь ямар юу ас юм хоригдсан юм аваач те тийм нөх. Тэгээ би чи юу нэг айгу дураараа тэнийг авахгүй тэгээд амар дураараа болохоор нэг чигээ хаяа би гомдоод юм болов уу? Энэ ямар гарч байна? Ийм гой хоол унд идэж байгаа да баярлж байна. Таршилсан өгөрцөө. Ингээ өгөрцөө. Ама жимэж идүүлээ юм. Ама ангааж идүүлээ юм. За ингэ бичлэг игээр угаасаа яг цагаар явна гэж байхгүй шүү дээ. Жалер гэж авсаар байтал. Зүгээрээ. Яарад яг хоол идэж явахдаа цагаан 50 идэх хэрэгтэй байхгүй? Болно шүү дээ. За энараа. Ийм гоё. Ингиж гоё тостаасан. Орооч, фокус орооч. Гоё хараа. Нэг цаахан. Бар ямаа амтгаж чинь. Ямаа хон амтдаад шүү. Ингээ боч. Ингээ авч. Хөрөгчөнд юу байна вэ гэхээр манай хяам байна. Монгол хяам бол үнэхээр гоё амттай. Солид амттай. Хяам идлээ. Ийм хяам байна. Хоол хийж угаас амжихгүй болохоор өөрчс идэх юм байвал аваад гарыг. Тэгээд дотроо болохоор юм. Би нэр энэ савнаас нэг хэдэн шигийг авчир зарсан шүү дээ. Одоо нэг 4-5 ширхэг үлдсэн байгаа. Тэгээд дотроо ийм 2 савтай. Тэгээд энэ халуунаар барьдаг ийм савтай. Эндээ болохоор мисаа хийгээд. Мисаа хийгээд. Тэгээд энэ дотроо данч айгу жоохон бидэг. Тэгэл халуус хийж хаана. Хайчнаа. Тэл болоо. Өөрчс саха шүлээ уучна өдөр. Шат хям талгаа авчихсан. Ланзар хям талгаа. Гой. Тэгээд эндээ.
Өдөр үрцэн хийгээд тэгээ 2 өндгөө ич. За тэгээд өдөр үлсүүл идэх хоол бэлмэллээ. Тэгээд улсаа хийгээд. Яам гоё өндөрлөж шүү. $2,000 төгрөгөөр авсан юм байна. Нэг нь 1000 төгрөгийн үнэтэй. Ингээ 2000. Амтд төмсөр нэг гоё юм хийж идэ гэж бодоод жигэнчи. Энэ бас яг Орсын юм жигнэр байгаа цаартаа би танаас доторхын хариулъя. Дээр нь Орсын юм жигнэр байж идэв. Шууд ингээд итгэд билээ. Гэтэ гоё. Чихэрлэг байна. Яасын. 어제가 되는 게 없어. 뭐 우선 액션한테 후보들 가사를 어제 하고 싶어. 어제 아자 아니 그렇게. 어제 견딜 때가 봤어. Мам. Энэ доотлолт нь чихэрлэг төмс хийсэн байгаа шүү. За. Чихэрлэг төмс нэг нухад хийсэн. Тэгээд хям, өндөг, тэгээд өгөрций, мисошл, тэгээд ногооны жуус. Жон зарим мат харагдаж байна уу? Зүгээр үү? Надад алгайл харагдаж байна. Чихэрлэг төмс юу гоё юм. Чихэрлэг төмс авч идэж байна ер нь одоо. Айгуу гоё юм. Айгуу гоё юм. 2000 төгрөгөөр 2 хүнд ингээд өглөөний цаг ичлээ. Нүрээ нэг иймэрхүү будаад үсээ нэг иймэрхүү анзалчлаа. Тэгээд тэр ивент руу явах гэсэн чинь надад гоё хувцас байдгүй юм байна. Гэхдээ зүгээр гоо сайхан царай зүсэр аваад гарч үтээ. За тэгээд нэр ховц ахгүй дээрэс нь би таргалцсан. Тэгээ миний өмнө байсан плаж бүгд багцсан байна. Тэгээ би зүгээр л ингээд нэг потол көмсөөл тэгээл явъя да. За би нөгөө нэг ивент дээр ирсэн байна. Замаараа нэг цамц авчлаа. Тэгээд жим бичлэг харж болох юм. Манай арсны багш энэрл миний бичлэгийг харж болох юм уу? Влог. Сайн аа. Өндгөө. За өглөөний цай. Өглөөний цай хооцгоорой. Өглөөний цайны нөгөө чиз крем чиз тэгээд өндөг талхан дээр тавьсан байна. Тэгээд алим тэгээд зац. Зөөл аргаар болгоход бас гоё байдаг. Яг яг орох гэж шүү. Вау. Яг ийм байдлаас яаж сэргэлт авах вэ гэдгийг та нарт харуулах уу? Эхлээд усанд орох хэрэгтэй. Миний энэ яг уган дээр ингээ өвдөг гарцсан. Уг нь өчтөр юм бүлэнжингээр ингээ жин тавиад байсан чи гайгүй болох юм болоо гэж утсан чи гайгүй болохгүй. Улам домбоогоод босоод ирлээ. Ээж маань намайг уурлахаараа домбочод гэдэг. Нүд манаас домбочлоо. Нохоо төшөлөг идчихээн. Танаад шаачлаа. Өчтөр хангалттай өөрийгөө зөвхөөд өөртөө дургу өрөөд би яагаад ийм юм бэ гэд зөндөө хэвтцэн. Тийм болохоор нэг өдрөл тэгэж хэвтгээд хангалттай. Яа тэгээ өнөөдрөөс одоо шаагаал авчи. Хаяа хараалаа гэхлээр аргоо идэг юм аа. Амьдрал дээр өдөр тутмаа нэг хэрэгэлдэг болохоор хаяа хэрэглэхээр гоё идэх юм. Миний хандаад юм амтлахгүй ингэ цээж рүүгээ орсон нэлийн хүнд ханаа тусцсан. Тэгтээ амар хавцсан байгаад бүр энэ яг энэ урталтаа ядчих яар гэж нэр. Амьдрал дээр хүнийг сатааруулах ингээд самууруулах зүйл зөндөө их байгаа шүү дээ тий. Тэгвэл гол миний зорилго жанжин шугамаа алдахгүй ингэж явахын тулд хүн сахилга бат амир хэрэгтэй байгаа байхгүй юу. Сахилга батгүй хүн бол улааныг харж урууш, харыг харж шарваж салхинд хийсэн хамгуул шиг яваад байгаа байхгүй. Тэгээ надад сахилга бат гэдэг юм айгу дутуу юм байна гэж харж байна.
Тэнгүүдээ буцаал тэрэндээ ингээд би яагаад ийм юм бэ гэл ингээл тийм нэг юм тойрогт ингээд орсон байгаа байхгүй. Одоо энийг ер нь ингээд энэ хүртэл яваад тэгээ таслан зогсоож ийн гэж бодож байна. Гол юмасаа ингээд даличаад байгаа байхгүй. Гол юм руугаа л ингээд явах хэрэгтэй. За 2 жилийн дараа ингээд харахад би яг тэр Сахилга бат гэдэг юмыг суулгаж чадсан уу? Ерөөсөө асууя. Excuse me. Намайг уучлаарай. Тэгээд цаашаа би бичлэг өргөжүүлмээр байна уу? Ингээд басхий да. Тэнгэл алгадаа найзтаа тэгээд. Намайг үзсэн баярлаа. Намайг танихгүй байна уу? Би хаал ингээ яас ингээ надаас 30 сургалтаа 30 асуулт асуу гэсэн байхгүй. Багахта юу болно гэж мөрөөддөг гэсэн бэ? Би багахта өөрийгөө урлагийн хүн болох лаах гэж боддог гэсэн чинь. Бүжгэлдэг гэсэн болохоор за ямар ч ясаа бүжгээр л хоолоо олж идэх юм болоо гэд. Тэгээ би 5 дахь ангид айгу ер нь хаан төгтөөсөн шүү дээ. Байсан гэдэг байгаа шүү өөрийгөө. Тэгээд жоохон сурлага муудаж эхлээл айгу их бүжиг гэж яваал. Тэгээ тэр үедээ би бодож ирсэн. За ер нь яванда би чи ер нь бүжгээр л явах юм байна да. Хичээлээр бол явахгүй юм байна да. Ер нь он сурдаг байсан. Одоо би сурдаг боллоо. Дунд сурдаг боллоо. За энэ нөхөр ер нь ирээдүйд юу хийх юм бол доо ямар ч байсан явж л 20 хүртэл хаач хийсэн гэж боддог байсан. 5 дахь ангидаа. Тэгээ багасаа ер нь хэрсүүчсэн. Хүүхд бол бас яг л гоё хүүхдийнхаа насыг энэ томог насаа өнгөрөөвөл гоё. Ер нь эрт ингээ хэрсүүчсэн, амьдрал үтсэн хүүхдүүд. Гэтэ том болоод буцаад хүүхд болж олно шүү дээ. Би одоо ингээ буцаа хүүхд болсон. Оюун санаагаараа ер нь буцаа хүүхд болсон. Ингээ будаа хийсэн байгаа байхгүй. Тэгээ энэ дээр өрцөөгөө тавилаа. Хамгийн муу бэлэг авсан тохиолдол чи юу вэ? Надаа ганцхан л тохиолдол тий. Манай оюутны ангийн монитагаар надад за одоо энэ ямар үзэсгэлэнтэй хэрчигдэж байна доторх юм. Гэтэ нэг амар ч юм шиг тийм фобиатай хүмүүс байвал амар л юм. Надад л хөрх харагдчих. Ингээд нэгдүгээр курсээс эхлээд өөрийнхөө жоохон сонголын бэрхшээлтэй найзыг ингээд авч явсан байдаг байхгүй юу? Ер нь бүх юм дээр нь туслаад дэмжиж ингээд анх ингээд хичээл орж явахад бүх хүүхдүүд л бид нар өстө нэрэ гаргаахгүй туслаад аваад дэмжиж аваад явчихна гэж ярьжсэн мөртлөө. Тэгээ хичээл ороод ингээд ирэхээр хүн болго өөрсдөө хичээгээл тэгэл юун тэр охин туслах мантал болно штэ. Тэгэл ер нь би нэгдүгээр курсээс төгсөн төгслөө тэр охиныг ингэж care хийж хажуудад нь байж энийг хий тэрийг хий ингэдэг гэд найзалж бас нэг талаараа ингээд анхаарч явсан байхгүй юу. Тэр найз маань ингээд монита болсон чинь тэр чинь бидээ харуулах гэсэн шүү дээ. Тэнгүүтээ ингэдэг заяа монит болсон чинь 3 өдөр дараалаж жижиг бэлэг авч өгөөд тэгээд төгсгөлийн хамгийн том бэлгээ шинэ жилээр задлана гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд ингээд би нэг багшаагаа сонгоцсон байсан. Тэгсэн чинь манай нөгөө найз нөгөө сонгосон хуудасаа авчираад энийг хараа гэд надад харуулдаг байхгүй. Тэгсэн чинь намайг сонгоцсон заяа. Тэгээд тэрийг надад харуулад. Ойлголтын төвшин бас жоохон тийм энгийн хүн шиг биш байдаг байхгүй. Тэгээд би тэрийг мэдчихэж байгаа болохоор oh my god өнгөрсөн гэд. Ийм тунаатаслаад авчих энийг шууд тавиад. Тэгсэн чинь яг монитагаа ингээд өгдөг супер бэлгээ өгдөг өдөр биш үү тий. Бадмаа чи юу авах вэ гэтэгдэг байхгүй. Тэгэхээр би за чи өөрөө мэдэл аваад өгчихөө гэд би надаа ингээд хэдийгээр би тэр найзаагаа ингээд ойлгож байгаа ч гэсэн надаа амар муухай санагдчихсан байхгүй. Ингээд хүмүүс бүгдээрээ монитагаа мэдхгүй авчих чи би ганцаархнаа ингээд мэдчихсэн тий. За чи өөрөө мэдэл аваад өгчих гэдсэн чинь хүнсний дэлгүүр ороод заяа. Тэгээд намайг ингээд найз болохоор л бас тоохгүй байгаа юм болоо гэд тухайдаа бодож байхгүй юу. Тэгээд хүнсний дэлгүүр ороод надаа хаан чипс соролт тоонд авч гисэн. Маа гэд авч өгч байгаа юм зэ надаа. Тэгээд би ингээ уйлах гээд амар сонирн болж ирсэн заяа. Тэгээд эний чи нууцаар өгсөж ш. Тэгээд би өмнө зөндөө хэлсэн чсэн тэр найз минь ойлгоогүй. Тэгээд яг шинэ жилээр ингээд бүгдээрээ нууц монитагаа ингээд задлаад тэрийг сонгосон байна. Энийг сонгосон байна гэл. Тэгээд манай ширийн охтод бүгдээрээ гой бэлэг аваад бичсэн чинь би ингээд хаан чипс ингээд соролт тоонд аль хэд авцсан байсан. Манай ангийн охтууд ингээд Батмаа чиний өмнөөс амир юу байна ойлгож байна найзаа мэзаа гэд. Тэгээ би ингээд нүлүүс гарах гэлсэн. Манай тэр бусад охтууд бүгдээр амар гой баярлж хат би жоохон нүдэндээ носталж байсан. Манай найз маань нэг юу болоод байгааг ч ойлгохгүй тэгэхэд байжсэн да. Миний тунаа бовол бэлэн болчлоо. Тунааны слот үрцэг бамдаар хийсэн. Тэгээ дээр нь жоохон яншуу хийчих. Хэдийн найз маань намайг тэр үед гомдож исэн. Өөрөө тэр гомдоосноо сайн мэдэхгүй ч гэсэн тэгэл одоо ч гэсэн би тэр найзууд хэвээрээ тэр нь албаар намайг гомдоё гэж гомдоогоогүй болохоор надад бол зүгээрээ жоохон сэрэраач асгаад ийм гоё майди. Тэгээ миний хамгийн донтой юм бол далайн байцаа. Би бүр далайн байцаа амар донтой. Ялангуяа солонгос далайн байцаа аюу гоё амттай байдаг байхгүй юу? Аз жаргал чамд юу гэж санагддаг вэ гинэ? Аз жаргал бол яг л хүний бодол бах та. Би одоо ингээд ийм гоё хоол идэж байгаад амар аз жаргалтай байхгүй юу?
Гэтэл энийг ингээд аз жаргалтайгаар мэдрэхгүй ч байж болно шүү дээ. Би тэгэхээр ингээд аз жаргалтай байгийг бол одоо ч гэсэн аз жаргалтай байж болж байгаа болохоор түүний бодлоос шалтгаалт юм болоо гэж бодож байна. Би одоо юм амталж чадахгүй байгаа шүү дээ. Үнэрлж амталж чадахгүй, мэдрэхгүй байгаа ч гэсэн энийг идмээс нагдаж байгаа. Тэгээ би энийг идж байгаад маш их аз жаргалтай байна. Хүний юу гэж бодох бодол яаж харах үнцгэл ах та. Би ч баг өөртөө нөгөө 100 эрх мэйгээд байгаа юм шүү. Ингэж чад. Чиний хамгийн том давуу тал чинь юу гэж боддог вэ гинэ? Ганцхан давуу тал гэх юм бол би ер нь юмыг нэг сөргөөр харах дургүй. Дандаа эргээр хардаг. Тэгээ ер нь угаасаа тэгж харагдаад байдаг. Хичээгээд байсан юм байхгүй зүгээр л ууртайхан байвал өнөөдөр ууртай байгаа юм бах та. Эсвэл тэгэл юу ч болсон тэгэл эрэг гэж бодож байна. Өөрийгөө эрэглэж бодож байна да. 80 настай болоход ямар хүн болсон байхыг хүсэж байна гинэ. 80 настай би 80 настай бадмаа. Тийм Ахмадын нэг бүжгийн хамтлаг, бүжгийн Ахмадын золбоо өдр гэж мэгцэн тийм хамтлагийн ахлагч болцсон явж байгаа хаа. Ахмадын тийм клуб өдөрцсөн явж байгаа. Чамайг хамгийн сайн ойлгодог хүн юм бэ? Би бол өөрийгөө л гэж бодно да. Гэтэ өөрийгөө сонгож болохгүй юм бол манай дунд намайг амар сайн ойлгодог. Бас манай сантаас намайг ойлгодог. Давс хийгээд хоол руугаа сая жоохон сой соус хийцэн. Хоол маань дээрээс иймэрхүү харагдаж байна. Одоо ингээл жигэнч. Туулайн бөөр гэд жимс. Японд би нэг идчихсэн аюу гайсан байхгүй юу? Тэгээд ингэж харагддаг. Халуун орон зөндөө идэж штэ. Тэгээд энэ миний бодлоор аагүй байна. Дотор юм цаан жимс идэх байхгүй хараа. Гой. Ясын үлгэж байгаа гарна. Саримс шиг гоос. Саримс шиг гоос дээ. Гой. Би ер нь хэзээ энэ аппетит маань хэзээ арилахгүй хаа. Нөгөө нэг ийм асуулт өгдөө штэ. Эдгээр төлөө амьдраад амьдрахын төлөө идэд байна гэдэг штэ. Би бол эдгээр төлөө амжсан ч чадхаар. Юм мэдрэхгүй, амтлахгүй, өнөрлөхгүй байгаа штэ. Тэгсэн мэт энэ жимсний хамтыг мэдрээд байгаа байхгүй цаа сэтгэлээрээ. Миний идэж уушиг ингээд үзсэн та нартай баярлалаа. Тэгээд энэ хүртэл үзсэн бол subscribe дараад лайк дараад тэгээд цагаан эможи үлдээгээрэй комментэн дээр гоё цагаан эможи надад үлдээгээрэй заяа. Харин юмрхүү бичлэг таалагдж байгаа бол та хэд коммент үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Bye bye.